За бүгдээрээ сайн байцгаана уу? Цоо шинэ хөдрийн мэргийн мэтлэгтэй тавтай морил. Энэ удаагийн сэдвээр нэгдүгээрт түүний айдас юу вэ? Хоёрдугаарт чи хизээ хурмаа хийх вэ? Гуравдугаарт тэр чиний төлөө тэмцэх үү? Дөрөвдүгээрт чиний тухай найздаа юу гэж ярьдаг вэ? Тавдугаарт түүний чамд зориулж буй дуу юу вэ? Зургаадугаарт хэн чамд дурласан бэ? Нэрнийх нь эхний үсэг юу вэ? 7-дугаарт чи түнд ямар алдартантай адилхан санагддаг вэ? 8-дугаарт энэ жилийн чиний мөнгө санхүү эрүүл мэндийн ажил ямар байх вэ? Үргэлжлүүлээд нэмэлтээр 1-дугаарт түүний зүрхэнд одоо яг хэн байгаа вэ? 2-дугаарт тэр чамд худал амлалт өгсөн үү? 3-дугаарт чамайг нууцаар ажиглаж буй хүн хэн бэ? 4-дугаарт тэр чиний юунд хамгийн их татагддаг вэ? 5-дугаарт тэр чамайг амьдралдаа төлөвлөж байна уу? 6-дугаарт түүний гэрийнхэн чамайг юу гэж боддог вэ? Мөн зарим хүмүүсийн хувьд юу гэж бодох вэ? 7-дугаарт чиний амьдралд мөнгө санхүүгийн хувьд хэрхэн ямар өөрчлөлтүүд гарахаар байна вэ? 8-дугаарт одоо хийж байгаа ажил чинь үнэхээр цаашдаа хэрэгтэй юу? 9-дугаарт хамгаалагч хүчнээс тань ирсэн загтал гэсэн сэдвтэйгээр хөдрийн мэргийн уншилгаа маань эхлэхэд ийхүү бэлэн боллоо. За та бүхэн маань дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдаад байгаа нэг зургаа сонгоод уншлахтаар орой. Бичлэгээ зогсоож агаад тайван сонгож болно шүү. За хамгийн ихний зургийг сонгосон хүмүүс минь уншлахтаа тавтай морил эхний сэдв бол түүний айдас юу вэ? За ер нь бол та бүхэн яг энэ 4 зурагнаас харж болно. Тэр нь юу гэсэн вэ гэхээр энэ хүн таныг элбэг хангалуун сайн сайхан одоо амьдруулждаггүй байхаас айдаг. Өөрөө ч таны хувьд тэр одоо тааж тэр үний хувьд тийм байж чадах уу гэдгээс айдаг. Ер нь бол энэ хүний амьдралын зорилгот бол одоо элбэг хангалуун сайн сайхан амьдрал заавал багтсан байгаа. Тэгээ энэ зөвхөн өөрийнхөө төлөө биш, өөрийн гэр бүл одоо ер нь маш олон зүйл хүмүүсийн төлөө энийг хүсдэг. Тэгээд ямар нэгэн хайр дурлал өөрөө зөвхөн хайр байгаад хангалтгүй. Тинчээс санхүүгийн тодорхой хэмжээний чадамжтай ээж өөрөөхтэй ямар айлхуу өөртөө ч гэсэн хүссэн зүйлээ хүссэн болцоогоо хийхэд тэгээ хаана хийх вэ гэл ер нь бол амьдрал дээр ингээд жижиг сажиг одоо тийм асуудлууд багасаа илүү ийм одоо 50 амгалан амьдралыг бүтээхийн төлөө хин нь одоо өөртөө ингэж гоо зарцуулт хийж тах тийм хүмүүс байгаасай. Тэг ялангуяа таныг тэгж чадах болов гэж юу нь хэрэгэлцэж байна. Өөрт нь хэр зүйлийг зарцуулж чадах бол нэг ийм үг шууд бодогдоод байна л да. Одоо чиний мөнгө санхүү хэр хичнээн төгрөгтэй чинь чухал биш. Чи тухайн хүнд хичнээн төгрөг зарцуулж чадах вэ гэдэг чинь чухал гэдэг үг шууд санаанд одоо энэ группийг сонгосон хүмүүст орж ирж байна. Тэгэхээр магадгүй энэ хүн яг таныг өөрт нь хэр их зүйлийг зарцуулж чадахын, өөрийг нь хэр их одоо элбэг хангалуун байлгаж чадах юм бэ гэдэг дээр бол нэлээд их зүйл боддог. За хоёрдугаарт яалтчгүй халамж. Таны жоохон халамжгүй хүн гэж боддог гэж магадгүй. Халамж багтай, зориулалт цаг хугацаа жоохон багтай тийм хүн байх магадлал их өндөртэй. Нэг бол одоо 2 дахь зураг шиг одоо энэ борон донд одоо ингээд романтик харагдаж байгаа боловч одоо юу гэх юм бэ? Ямар нэгэн асуудал, ямар нэгэн юмны нэг юм дундуурал гэх юм уу, нэг юм зай завсраар нь л таныг ямар нэгэн зүйлийн зай завсраар таныг халамжилж хайрладаг юм шиг мэдрэмжийг танаас авах гэдэг. Тэгсэн хэрнээ одоо хангалттай хэмжээний санхүүгийн хувьд ч хангахгүй, хангалттай хэмжээний халамж хайрч таахгүй тийм болохоор ингээд энэ үний хувьд жоохон эргэлзээд байгаа гэх юм уу? Ер нь энэ хүн яг надад хайртай юм болов? Би нүнтэй ингээд хамтаа ээж болох юм болов? Одоо юм байгаа юм чинь цаашдаа бүр намайг хайхрахгүй хоошоо хайчихгүй. Миний төлөө юу ч зарцуулахгүй байх вэ? Тэгээ дээрэс нь одоо энэ хүн чинь миний гэр бүлийнхэн энэ хүнийг хүлээн зөвшөөрөх болов? Энэ хүн одоо миний гэр бүлийнхэнд энэ хүн хичээл зүтгэл гарах болов? Юу зориулж чадах бол гэл ер нь маш их зүйлийг бодож
бүр зөвхөн бодох биш ер нь жоохон айж байгаа. Тэгээд танд 2 дахь 3 дахь харилцаа ч юм уу эсвэл ингээд таны сонирхол одоохондоо докторгүй байгаа байж магадгүй. Яагаад гэвэл тэр хүн чинь жоохон тэгж бодоод байгаа. Тэрнээс нь болоод би ингээ хоош тавигдчихгүй те. Намайг ингээд юмны дандаа хойно үлдээгээд байх үе. Би бүрэн хайрлагдахгүй байх үе гэдэг ийм том айдастай байгаа. Тэгээ ер нь бол таны ямар нэгэн зүйлдээ ядаж тултал нь өөрт нь сайн байж түүнийгаа ингэж ил гаргаж байгаасай л гэж хүсэж байгаа юм байна. Яагаад гэхээр энэ хүн өөрөө хэнийг нэг хайрлахаараа бүр тултал нь хайрладаг, хэмжээ хязгаараас бүр давж хайрлаж чаддаг. Гэтэ тэр хайраа одоохондоо ингээд танд бүрэн гаргаж чадахгүй байгаа. Тэгээд бүрэн гаргаж чадахгүй байгаадаа ч өөрөө сэтгэл хангалуун бус. Тэгэнгუთ таныг бас өөрт нь ингээд сэтгэл гаргахгүй байгаа. Тэрнээс нь болж ирээд хариу одоо тэр хайрыг өгч чадахгүй байгаа. Тэгээ энэ ингээд энэ хайр дурлал, энэ харилцаа нэг юм хоёрын хооронд байгаад байвал ер нь цаашдаа ол нэг тийм сайн байхгүй юм байна даа л гэж ер нь хараад байна. Тэгээд одоо энэ хүний энэ дээр гарсан картууд ер нь нэг юм романтик хүсэл өндөртэй хүн байгаад байна л да. Жишээ нь өөрийнхөө төлөө юу ч хийхээс буцахгүй өөрийнхөө төлөө ингээл те том үйлдэлийг шууд гаргадаг тийм хүнийг ер нь бол харж хүлээдэг. Мэдээч хэрэг оюун санаа ухаан тогтсон те одоо тийм хүн оюун ухааны хувьд маш өндөр потенциалтай хүн чухал. Гэхдээ одоо нэг тийм тэнэг юу ч бодохгүйгээр бүхний хийдэх хүнийг л яриаггүй. Бүхний мэддэг уул суурьтай, буур суурьтай тийм хэрнээсээ өөрийнхөө төлөө бүхнийг хийж чаддаг одоо хүнийг хайгаад байгаа гэх юм уу? Өөрийнхөө тэр одоо эго, бодол сэтгэл дүр тэрийг зүгээр ингээ халаад одоо тэгээ өөрийнхөө төлөө юу ч хийхэд бэлэн тийм хүнийг одоо ингээд хараад байгаа гэсэн үг. Тэгээ магадгүй тийм болоод ч тэрөө нэлээд их одоо бодол татсан ер нь цаашлаа дээш явах хэрэгтэй билүү? Техник зураг дээр шиг одоо ингээд өөр зүг рүү харж эхэлж байгаа. Өөр хүн рүү гэх юм уу? Би өөр нь яг энэ ч байгаад хэрэгтэй лөө эсвэл замаа би одоо яг хажууд ингээд те ямар нэгэн боломж ирсэн байгаа дэр би явах хэрэгтэй лөө гэдгээ энэ хүн бодож байгаа. А энэ хүн танд хайргүй дээ биш. Энэ хүн танд дургүй дээ биш. Таны үзэн яддаг та биш. Зүгээр л одоо өөрийгөө ингээд би юу нэг яах учиртай лээ гэдгээл эргцүүлж бодоод байгаа байдалтай байгаад байна. Тэгээ эдгээр нь бол одоогор энэ хүний нэлээд том айдас нь болоод байгаа. За чи хизээ хурмаа их вэ гэдэг дээр энийг үзэж байгаа хүмүүсийн бараг 30% нь хэдийнэ хурмаа хийсэн хүмүүс бол байна. За үлдсэн хүмүүс нь бол дуулгах гоё мэдээ те. Ойрын 1 жил дотроо 26-нд багтаад эсвэл 27-нд хурмаа ихээр байна. Маш цөөн тооны 5-10% нь 7 жилийн дараа хурмаа ихээр ийм одоо үзүүлэлтүүд гарч ийн. Ер нь бол бараг өнөө маргаашгүй л хурмаа хийж гээд байна. Тэгэхээр яг зүгээр ингээд би энэ картуудыг харахад магадгүй одоо байгаа хүн чинь тэр одоо сүйд бүсгүй сүйд залууч нь одоо байх магадлал их өндөр байна. Гэхдээ одоо энэ хүнээс чинь давсан бүр илүү гайхалтай хүн гинтэл амьдралжин гарч ирээл үйл явц маш хурдан өрөндгүүл юм бол энэ хүн чинь байх магадлал маш өндөр гэсэн үг. Тэгэхээр би энэ бүлгийг сонгосон хүмүүст одоо нэг юм хэлмээр л яагаад байна л да. Тэрний үхээр ингээд зөвлөгөө картн дээр харангуут боломжит нээлттэй бай гэснийг нь би одоо ингээд харангуут өөр сонголтод ч гэсэн нээлттэй ах хэрэгтэй юм шиг санагдлаа. Магадгүй энэ хүнээс ч илүү хүн гараад ирж магадгүй. Мөн дээрээс нь эсвэл энэ хүн чинь бүр яг эцсийн чинь зорилго, яг энэ амьдралыг чинь туулах гол хүн чинь байх магадлал өндөртэй хувь зээний чинь. Тэгэхээр аль альнийг нь нээлттэй харж энэ хүндээ зориулах бүх зүйлээ зориул харамсах зүйлгүйгээр тэгээд ингээ явцаа хараад явцаа ингээд тэр явцтай итгээд гэх юм уу явцаа хайрлаад түүндээ бүхнээ зориулахад аяанда харагдана. Энэ хүнд ер нь бүхнээ зориулсан дээр гэж би бол яагаад гэхээр одоо ингээ бүхнээ зориулаад энэ хүний хариу үйлдэл ямар байх нь энэ хүн юу хийх нь гэдгийг ер нь нэгтгэн харцсан дээр. Тэгэхгүй хоёр ингээл удаашралтай яах гэдэг нь мэддэхгүй яваал байвал үнэхээр гоё хайр байсан бол энийг алдах
Эсвэл үнэхээр болохгүй байсан харилцаа ингээ шал тийм удаа явуулах ч юм уу. Нэг ийм л хоёр сонголт руу өөрсдөө ингээ өсөөсөө чиглүүлээд байгаа байхгүй юу? Тэрний оронд та хоёр яс үйл явцаа хурлуулад нэг нэгэндээ бүхнээ зориулаад тэгээ юу болох вэ? Нэг нэгнийхэн тэр үнэн дүр төрх бүх юм муу сайнуудаа ингээ хараад мэдлцээд үнэхээр хувь заяаны хүн мөн байна уу? Мөн байвал энэ жилдээ бараг 20 ичгээр тийм одоо гайхалтай ирээдүг таныг одоо тий гайхалтай ирээдүг хүлээж байна. За тэр чиний төлөө тэмцэх үү гэдэг дээр тэмцнэ манайха. Үнэхээр тэмцэн нөгөө уулыг нурааж яан гэдэг үлээ үнэхэрийн тэмцэн чиний төлөө бүхнийг хийн чанд бүхнээ зориулна. Гэхдээ танаас хүчээл зүтгэл багасах үед тэр хүн ч гэсэн таны төлөө тэмцэхэд тэр үед болно. Ер нь ол энэ хүн их өвгөн аваатай хүн. Бүх юмыг тэнцвэрийг хадгалдаг. Магадгүй өмнө нь өөрөө их өгдөг ч юм уу эсвэл өөрөө их авдаг ч юм уу ямар нэгэн байдлаар тэнцвэр баланс нь алдагдсан учраас одоо тэнцвэрийг маш чухалчилж үздэг гэсэн үг. Хэрвээ та тэр хүнд мөнгө өгсөн бол тэр хүн энерги өгнө. Та тэр хүнд халамж өгсөн бол тэр хүн танд одоо юу өгдөө те ингээд юм яг ийм тэнцвэрийг энэ хүн эрхэмлдэг болсон гэсэн үг. Хэрвээ та энэ хүний төлөө ямар нэгэн зүйл гаргахгүй бол энэ хүн ч гэсэн таны төлөө тэмцгээ болно. Гэхдээ яг үнэн зүрх сэтгэл нь бол таны төлөө бүхнийг хийж чадхаар тийм хүн. Тэгээ хамгийн чухал одоо нэг үг буусан нь карт дээр ийм үг байгаа байхгүй юу? Чи ямар ч цаг үед хинж болж төрсөн чиний сүнс байгаа цагт би тэр сүнсийг олж очин чамайг үргэлж хайрлаж чамайг түшиж чиний төлөө байх болно. Энэ бол энэ оршихуй дах миний зорилго. Гэхдээ энэ зорилгыг чи үнэлж хайрлаж хүндэлж чадвал энэ хിവэр үлдээ. Хэрвээ үгүй болвол би өөр дэн чигээр явъя гэдэг ийм сонирхолтой карт гарсан. Тэгэхээр энэ хүнээс илгээж би маш чухал мессеж гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр та сайн бодоод үзээрэй. За чиний тухай найздаа юу гэж ярьдаг вэ гэсэн чинь ер нь нэх ярьдаггүй гэхдээ ярьдаг нэг хүн бол байгаад байна. Тэр хүндээ ер нь нэштэй өөрхөн бүх үнэнгээ ярьж байна. За тэгэнгუთ үнэнд нь яг юу ороод байна вэ гэсэн чинь манайхан наашаа анхааралтай сонсоорой. Энэ хүн надаа юу зарцуулж зориулж чадах бол гэдэг тухай маш их ярилцж байна. Энэ хүн миний төлөө яг юу хийж чадах болоо гэдгийг. Энэ нь хүсэл шунал гэхээс илүү одоо өөрийг нь хэр их үнэлж чинь өөрийнхөө төлөө хэр алхам хийж чинь гэдгийг чинь л шалгаад байгаа. Тэгээ тэр шалгалтыг давбал амьдралынхаа ингээд чухал хүнээ болох гээд байгаа тийм цаана нь бол тийм агуу зүрх сэтгэл яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрт нь хэр их одоо хайлж гин урсж гин магадгүй ч гэж угаасаа ингээд маш олон юм одоо тэр хүн рүү ингээд харсан карт байхгүй юу байх хүмүүс энэ нь болохоор тэр хүнийг гидэг, тэр хүнийг хайрладаг, тэр хүн бүхний зорилгод бэлэн маш их хүмүүс байдаг. Тэгэнгუთ таныг сонгоод, таныг харж байгаа. Тэгээ ер нь бүхэл ихэнх амьдралынхаа туршид хүмүүсийн хайр, хүндэтгэл, хүмүүс одоо араас нь ингэж хүн хатангууд ч юм уу тийм юмд орчинд байсаар байгаад таныг яг яаж чадах вэ гэдгийг чинь л хараад байгаа гэсэн. Танд хайртай гэхдээ өөрхөн төлөө хүчин чармайлт гаргадаг хүнтэй хамт баймарг байгаа л гэсэн. Хоёрдугаар болохоор танд үнэн зүрх сэтгэлээсээ дурласан тухайгаа ярьдаг. Би энэ хүнд үнэхээр хайртай юм байна. Яагаад үг гэхээр би ийм зүйл дээр үнэхээр ингэж байна. Миний зүрх сэтгэл үнэхээр ингэж байна гэд нэг юм. Яг үндэ энэ хүн маш их цензуур, маш их шалгуур тавьдаг юм шиг хэрнээ. Угтаа бол таны ямар ч одоо баггүйгээр, ямар ч цензуургүйгээр, ямар ч одоо зүйлгүйгээр таныг байгаар чинь хайрладаг. Танаас юу ч харахгүйгээр. Гэхдээ гаднаа бол танаас маш их зүйлийг харж байгаагаар, маш их зүйлийг танаас хүлээж байгаагаар энэ хүн мэдэрдэг. Тэгээд штэ манайхан энэ хүн
тантай байгаа одоо энэ цаг хорон мөч бүрээ бараг тэмдэглэж авдаг тийм хүн маш нандиндаг гэсэн. Энэ хорон мөчүүд амьдралынхаа туршид санаж хайрлана гэж боддог. Тантай байсан ч бай, байгаагүй ч бай. Тэр тухайга бас ярьдаг. Тэгээ ер нь л таныг ихвчлэн эерэг сайхнаар ярьдаг. Эргэлздэг зүйлний хүн тэр намайг хайрлаждаг болоо гэдэг талаар ярьдаг. Түүнээс таны тухай ер нь муу мухай мэгнэх яриад гадагшаа гаргаад идэггүй. Энийг үзэж байгаа бүр маш зөвхөн нэгээс нэг өсрээд 10% нь л таныг бүр хөтлөө муулдаг гэдэг карт гарсан байна л да. Бараг бүх хүмүүс таарсан болгондоо. Тэгэхээр та нөгөө хүний мэдчихэж тэр хүн мөн үү биш үү гэхээр энийг үзэж байгаа бүр маш цөөн тооны хувь нь бүр юм маш хар энергитэй, байнга сүргийг хардаг, хэрүүл тэмцэлхтэй, хүмүүс таныг муулдаг, таныг ашиглах гэж, таныг хорлох гэж, тантай тэмцэлдэх гэж ингэж хамт байгаа хүн гэж гарч байна. Дээлийнх нь бол шал эсрэгээрээ. За тэр хүний танд зориулсан 3 дуу юу вэ гэдэг дээр дараах 3 дууг зориулж байна. Нэгдүгээрт болохоор болдын нөлөөмснөөс харамлсан хайр, хоёрдугаарт саран туяагийн амьдрал, гуравдугаарт номин тастын үр битээ цагаасаа. Тэр хүний мэдрэмж таныг бодохоор боддог тэр зүйлүүдийг мэдрэмжүүдийг ингэж харуулсан дуунууд гэсэн үг. Тэгээд та сонсч үзээ тэр хүн яг ямар мэдрэмжтэй байгаа юм, миний тухай юу гэж бодож байгаа юм бол, намайг сэтгэл нь ямар байгаа юм бол, надад ер нь хэр хайртай юм бол гэдгийг нь дараах 3 дууны утга агуулгаас нь мэдэж болох нэ. Тэгээд та эднэр энэ 3 дуугаа сонсож үзчихэд гоё комент бичээрэй за. Ямар санагдсан, юу гэж бодогдсон талаараа. За хин чамд дурлчихсан бэ гэдэг сэдв дээр тань дээр 3 үсэг гарч ирсэн. Эхнийх нь болохоор S, хоёр дахь нь N, гурав дахь нь B гэдэг 3 үсэг гарч ирсэн. Энэ 3 хүн бол танд бүр үнэхээр их дурлсан. Таны үнэхээр их хайрлаж байгаа 3 хүн. Гэхдээ яг хүн болгон дээр энэ 3 байх шаардлагагүй. Зарим хүмүүст зөвхөн энэ 3 үсгний аль нэг нь байх боломжтой. Зөвхөн Б-гээр эхэлсэн хүн ч юм уу те. Тэгэхээр олон хүнд урьдчилан хийж байгаа гэдгийг санаад хоёрдугаарт болохоор энэ уншлага өөрөө маш утга учиртай байдаг. Танд заавал хүрэх ёстойсэн учраас, та заавал сонсох ёстой байсан учраас сонсдог. Энэ гариг ертөнд энэ бүх зүйл чинь хязгааргүй. Та сонсож байгаа гэдэг чинь таны туслагч хүчнүүдийн танд заавал сонсох ёстой зориулсан мессеж. Тэгээд нэг хүн нэрээ таарад уншлага юу нь юу байдгүй, үнэн байдгүй итгэж болох уу гэд нэг хүн комент бичсэн байсан баггүй юу? Тэрэн дээр нэрээ хариулахад итгэж болно. Хэрвээ та энийг сонсох хувь заяагүй, та энийг сонсох хувь тохиолгүй, бидний дунд тийм хэмжээс резонанс ингээд хараагүй байсан бол та юусоо сонсохгүй байсан. Танд оршихуй ертөнд таны үг дэцүү заавал сонсох ёстой гэж байгаа учраас та энэ хүртэл ингээд сонсоод байж байгаа гэдэгт заавал итгээрэй. За тэгээ үргэлжлүүлээд тэр хүн таныг ямар алдартантай адилхан гэж боддог вэ гэдэг дээр за эдгээр 3 эрхмүүдийг оруулсан байна. Тэгээ надаар хэлүүлдэггүй мэдж байгаа бах. За энийг үзэж байгаа эрэгтэй ч хүн бай, эмэгтэй ч хүн бай. Ерхийдөө энэ 3 хүний зан характер, бусдыг татах чадвар, юу гэдгийг хувь хүний онцлог, орд жишээлгээд бүгдийг судлаад үзээрэй. Яг энэ хүн танд энэ хэрээр татагддаг. Яг энэ хүмүүсийн гаргаж байгаа үйл хөдлөл, ярьж байгаа хэм маяг, амьдралыг харах үзэл тэр бүх зүйлс нь энэ 3 хүн шиг санагддаг. Тэгэхээр мэдээч эрэгтэй хүн бол илүү эрэгтэй дээр нь төвлөрөөд, эмэгтэй хүн бол эмэгтэй дээр нь илүү төвлөрч болно. Гэтэл ерөнхийдөө бол дийлийнх нь адилхан гэдгийг бол хэлээ. Тэгээ энэ 3 хүн шиг таныг энэ хүн тэгж хайрлаж биширч гоё санагддаг байх нь бэ шүү. За хамгийн сүүлд нь энэ жилийн мөнх санхүү чинь ямар ах юм, эрүүл мэнд чинь ямар ах юм, ажил мэргэжилт ямар ах юм гэдэг дээр за мөнх санхүү чинь бол 3 дахь зураг шиг л байна. Үнэхээр маш сайхан байна. Эрүүл мэнд дээрээ бол харин
анхаарах хэрэгтэй. Ажил мэргэжлийн хувьд бол ажил мэргэжил чинь яг одоо нөгөө хүнээс чинь их буюу одоо хайр дурлалын нөхцөл байдлаас чи их хамаарна. Хэрвээ хайр дурлал чинь гоё сайхан байвал ажил хэрэг чи их бүтэмжтэй байх буюу энэ жил ер нь хайр дурлалын энерги чинь ажил мэргэжилтэй чинь маш хүчтэй холбогдож байгаа гэж гарч ирсэн. Тэгэхээр ажил хэрэгээ гоё сайхан байлгыг ивэл одоо хайр дурлал дээр илүү гал халуун гоё байх тэр анхааруул зүгээр. Тэг ялангуяа яагаад ингэ чинь нөхөр ажил хэрэг дээр чинь нөгөө хүний чинь танд өгж байгаа энерги хүч маш чухал нөлөөтэй. Дээрээс нь сэтгэл зүйт чинь маш хүчтэй нөлөөлнө. Бас таныг ойлгож дэмждэг тийм арыг чинь даах тийм мэдрэмж, түшиг, тулгуур, нөлөөлөл одоо тэр хайрыг та мэдэрчээж бас энэ жил илүү урагшилж одоо хүчтэй байх нэ. За тэг хамгийн бас нэг гол зүйлүүдийн нэг бол эрүүл мэнд дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Одооноос төлөвлөхгүй бол дараагийн 2-3 жил нэлээд хүнд өвдөж магадгүй төлөвтэй байна. Гэхдээ энэ жил эрүүл мэндээ бүр тултлан тоортчвол танд ямар ч муухай зүйл ирэхээгүй байна. Тэр энэ жил эрүүл мэндээ тултал хайрлж анхаараарай. Бусдын дараагийнх шүү, эрүүл мэнд чинь нэг шүү гэдгийг хэлээ. Тэгээ нөгөө хүн чинь бас таны эрүүл мэндэд ер нь их санаа зовж байгаа гэсэн карт бууж байна. Таны эрүүл мэндийг анхаармаар байгаа гэдэг эрүүл мэндийг чи ер нь бол анзаарсан байгаа даа. Тэгээд танд бас шууд заагаад хэлхээс илүү бас яах вэ гэдээ ер нь их бодоод байна. Ер нь таны юмнуудад шууд оролцож энэ хүн чадахгүй байгаа даа. Нэг бол та хаалттай байдаг юм болов уу? Яа гэм бол ямар ч чинь хүн ингээд таны юмнуудад анхаарад ингээд оролцох маш сэтгэл байдаг боловч нэг тийм таныг ингээд хаалттай өөрийнхөө оромзод оруулахгүй аим шиг тийм хаалтыг л энэ хүн мэдрээд яг бүрэн урагшаа хүчтэй алхам хийж чадахгүй байгаа даа. За тэгээд үндсэн мэрэг маань бол дууслаа мөнгө санхүү бол танд хангалттай сайхан орж ирнэ. Бити санаа зовоо. Тэгээд хайр дурлалдаа гоё сайхан бай. Эрүүл мэндээ анхаар. Өөрийгөө хайрлж халамжил. Хүссэн сансан бүхэндээ хүрэх боломжууд байна. Таны амьдралд гэрэл гээгээ гээж гин. Нөгөө хүн чинь тань үнэхээр хайртай юм байна. За тэгээд таад маань комент зэгт би бол хайр аз жаргалаар бялхсан хүн гэж гоё аффирмашн бичиж баталгаажуулаарай. За тэгээд үргэлжлүүлээд нэмэлтээр болохоор нэгдүгээрт түүний зүрх сэтгэлд яг одоо үнэхээр хэн байгаа юм бэ? Эсвэл олон хүн байгаад байна уу? Тэгээ яг юу болж байна? Хоёрдугаарт тэр чамд ер нь худал амлалт хүснэ үү? Ямар нэгэн байдлаар худлаа ярьж байна уу? Гуравдугаарт тэр чам биш хамаагүй нууцаар ажиллаж байгаа өөр хүн ер нь байна уу те? Байгаа бол хэн ажиглаад байна? За тэгээд тэр чинь юунд хамгийн их татагдж байна? Тэр чамайг амьдралдаа ер нь төлөвлөж гин үү? Төлөвлөл ямар төлөвлөгөө гаргасан байгаа юм? Тэр нь чам таарч тохирох юм уу? За түүний гэрийнхэн чамаа ер нь юу гэж бодох вэ? Эсвэл хэдийнэ танилцсан байгаа бол юу гэж боддог вэ те? За чиний амьдралд мөнгө санхүүгийн хувьд гарах өөрчлөлтүүд юу болж байна? За одоо байгаа ажил чи үнэхээр цаашдаа таарах юм уу? За тэгээд хамгаалагч хүчнээс чинь ирж байгаа цагтл маш яаралтай унших хэрэгтэй шүү гэдэг цагтл байгаа. За тэгээд таад маань нэмэлтээ авах бол дээрх зааврын дагуу нэмэлтийн хаалттай группт ороод ирээрээ та нарыг хүлээж. Нэг нэмэлт бол бүр үнэхээр чухал нандин хэсэг байдаг гэдгийг дахин хэлье. За тэгээд та нар маань мэдж байгаачлан скул дээр өдрө алган үнгүй сургаал, бясалгал маш олон гоё зүйлс болж байгаа. Үнгүй байгаа дээр нь яаралтай сураад аваарай. Тайлбар хэсэг дээр линкийг оруулчих юм. Скул дээр таад маань дотоод шунгаа хамшиг гэвэл гараад ирнэ. Мөн дотоод шунгаа хамшиг пэйж рүү бичээд скулийнхаа линкийг бас авч болно шүү. За бүгдэнд нь хайртай шүү. Амжилт хүсье. Удахгүй уулзцгаая. Та нарыг бүх оршихуй тэр чигээрээ үргэлж ивэж авалтгай гэж чин сэтгэлээсээ би хүсэн өрөөё. Түр-бай. За хоёрдугаар картыг маань сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил хамгийн ихний сэдэв бол түүний айдас юу вэ гэсэн сэдэв байгаа. За тэр хүн ер нь бол яг өөрийгөө бүрэн нээж бага авахаас маш хайж байна. Энэ нь бүр бүх талаараа магадгүй өнөөдрийг хүртэл энэ хүний амьдралд маш их сорилттой, маш их зүйлийг туулсан, тэгээ өөрийнхөө тухай маш их дүрийг бүтээсэн. Ер нь бол тэ ингээд нэг талаараа бол маш хичээж амьдэрсэн. Нэг талаараа яг юм 100% өөрийн хүслээр амьдарч чадаагүй. Тийм болоод ч тэр одоо ингээд бүх бага аваад танд яг өөрийгөө 100% ингээд байгаар нь харуулахаас жоохон айгаад байгаа.
Хоёрдугаарт энэ хүн тантай байхдаа өөрийнхөө одоо итгэлийг алдах, өөрийгөө алдахаас их айж байгаа. Одоо ямар нэгэн маргаан болох ч юм уу, ямар нэгэн асуудал гарах ч юм уу те. Тэр бүр дээр ингээд өөрийгөө алдчихгүй гэхээс маш их айж байгаа. Энэ хүн одоо зүгээр хамгийн гол нь өөрийгөө олж, өөрийгөө бүтээж, өөрийнхөө төлөө байж, өөрийгөө хайрлаж одоо тийм өөрийнхөө ингээд сайн сайхны төлөө бүхний хийхийг хүсэж байгаа. Тэрэнд нь та дэмжиж чадахгүй юм уу, гүм үү гэдэг дээр л бодогдож байгаа. Тэгээд бас нэг айдас нь мөнх санхүүгийн тал дээр нь бол маш их айдсууд байна, маш их асуудлууд байна. Үнээс гарч болох үр дагавруудаа маш их эрсдэл тооцож чинь банк санхүү ч юм уу эсвэл одоо цагдаа сэргийлэгч юм ямар нэгэн мөнгөтэй холбоотой асуудал энэ хүний амьдралд байгаад байна. Тэрийгээ бас бүрэн шийдэж чадахгүй яваад байгаа учраас хайр дурлал ч юм уу ямар нэгэн зүйлд ингээд өөрийгөө бүрэн зориулж бүгдийг ингээд орхиод таныг эд ч юм уу тийм нөхцөл байдал бол одоохондоо энэ хүнд бол байхгүй байгаа даа. Тэгээ энэ нь ч өөрөө тэр тухайн асуудлаа эхлээд шийдэе гэсэн тэр одоо зүйлтэй холбоотой тэр нь ч зөв. Тэгээ тэр үед нь одоо ингээ энэ хүнээс ямар нэг юм шаардах гэхээс илүү энэ хүнд туслаад энэ хүнийг одоо тэ асуудлын шийдэхэд нь ингээд хүч хөгжүүл ууг нь бол энэ хүн таны төлөө алхам хийнэ. Тэгээд энэ хүнийг одоо ингээд ганцаарнг нь орхих тусам, ганцаарнг нь одоо ямар нэгэн тэр хэцүү зүйлийн давалгах тусам ер нь бол хүмүүсийг мартдаг. Хэцүү үед нь яг хамт байсан, туслан хэцүү үеийн гэсэн хүмүүсийг тасан турштай хайрлаж хүндэлдэг төрлийн хүн. Тэгэхээр одоо яг хэрвээ цаг нь гэвэл яг тэр цаг нь та энэ хүнд юугаар тусалж чадгаар байна? Түүгээрээ тусалсан нь дээр гэж хэлнэ. Хоёрдугаарт энэ хүний дараагийн бас нэг энэ хүний айж байгаа зүйл бол нэг юм үнэлэгдэхгүй байх уу гэдгээс айх. Хин нэгэнд зөвхөн танд гэлтгүй. Өөрөх нь хийж байгаа зүйлс, амьдрж байгаа амьдралын явц нь үнэлэгдэхгүй байх вэ? Байгаараа ойлгохдохгүй байх вэ гэдгээс айж гин. Тэгээ эрүүл мэндтэй бас айж байгаа зүйлсүүд байгаад байна. Магадгүй нэг шинжилгээ өгсөн байгаа ч юм уу. Одоо нэг ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн тал дээр айж байгаа зүйл байна. Гэхдээ тэрэн дээрээ үйл хөдлөл авч бол хэлсэн байна. Тэгээ ер нь л энэ хүний хувьд бол одоогийн хувьд бол нэлээд айж байгаа зүйлүүд бол бага гэж бол хэлэхгүй. Айж байгаа зүйл бол их байна. Тэр айж байгаа тэр зүрх сэтгэлийн тайвшруулад урсгал ус шиг авч яваад хамгаалах үедээ хамгаалаад уушиг төвштэй байх үедээ байгаад гал шиг дүрлзүүлэх үедээ дүрлзүүлээд нар шиг гийгүүлэх үедээ гийгүүлээд сар шиг замын чиглүүлэх үедээ чиглүүлээ тэ эцэг их шиг нь байгаад одоо юу гэдэг тэр нэг юм зөв үеэ олж хайрлж чадах тэр нэг юм хүнийг л хайгаад байгаа. Энэ нь энэ хүнийг ингээд маш том ингээд аавраагаар нүмер нөөлгөр ингээд бүрхэж байгаа юм шиг бүх асуудлаас нь холдуулж байгаа юм шиг хайрлж байгаа юм шиг инэрж байгаа юм шиг тэр мэдрэмжийг өгч чадна. Тэгээ энэ хүн тантай бас танд одоо нөгөө нэг үнэлэхдэггүй байх уу гэдгээс гадна тантай ойлголцож чадахгүй байх уу гэхээс айж байна. Өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байх уу, таныг бүрэн ойлгож чадахгүй байх уу, нэг нэгэндээ ингэж та яг үнэн тэр одоо төрхүүдэд харуулж чадахгүй байх уу, харуулсан ч хин хүлээн зөвшөөрч чадахгүй байх уу гэдэг юм нэг юм нэг нэгнтэйгээ тэр огтлцох шугам дээрээсээ жоохон айж байна. За энэ хүнтэй ингээд цаашдаа ингээс чи энэ ингээд тарах байх уу, тэрнээс болж юм болох уу, бидний харилцаанд ийм юм асуудал гарах уу гэдэг юм харилцаан дээр гарч болох цаашдын зүйлүүд дээр бол нэлээд айж байна. Тэгээ тэрнээсээ болж магадгүй хоошоо сууж байгаа байдалтай байна. Тэгээ ер нь энэ хүнд нууж байгаа юм бол зөндөө байна гэж бол шууд хэлнэ. Нууж байгаа зүйлсүүд их байна, бодож байгаа зүйлсүүд их байна, айж байгаа зүйлсүүд их байна, сандарж байгаа зүйлсүүд их байна. Гэтэ гаднаа бол тэрийг ингээд айл болох гарахгүй байхыг, мэддэхгүй байхыг хүсэж байна. Тэгээ энэ нь одоо нэг хүнээс нуугдаад нэг нууцгаараад байгаа гэхээс илүү аливаа зүйлсээ зүгээр хувийн байлгахыг хүсдэг. Энэ тэнд юмаа яриад ингээ нээлттэй дэлгсэн тэрлэг шиг байхыг хүсдэггүй. Тэгээ хүнд хачаад дарамт болохыг хүсдэггүй. Хамгийн гол нь тэгээ мэдээж хэрэг хүмүүст төрөг нэрийг ямар нэгэн байдлаар одоо тийм нөлөө үзүүлэхийг хүсдэггүй аль гоё сайхнаар хүмүүст нөлөөлж хүмүүсийн амьдрал нэг юм эерэг хүн байхыг илүү үздэг хүн гэсэн үг. За үргэлжлүүлээд чи хизээ хурмаа хийх вэ гэдэг дээр ойрын 3-4 жилдээ бол хурмаа ичгээр байна. Энийг үзэж байгаа зарим хүмүүс бол хурмаа ицсэн байна. Гэхдээ дийлийнх нь хурмаа игээгүй хүмүүс байна.
хормоо ер нь хийхээр энэ. Гэтэ энэ бүлгийг сонгож байгаа үзэж байгаа хүмүүс бол хормоо хийх гэж нэг яарад хэрэггүй л гэж хэлнэ. Отоохондоо яарад хэрэггүй маш их зүйлийг төлөвлөж бодож алсаа харж иж хийх хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь хормоо хийвэл хийсэн шиг хийхгүй бол нөгөө хүнд чинь сонин. Яагаад гэхээр нөгөө хүнд чинь ер нь бол хурам ч юм уу тийм зүйл маш хүнцэн нутг учиртай. Хэрвээ зүгээр л тэр хүнийг авч суухын тулд зүгээр л нэг ёс төдийхөн болохын тулд хийх гэж байгаа бол энэ хүн насан туршдаа танд гомдлоно. Тэгэхээр хийвэл хийсэн шиг хийж яг юм нэртэй, төртэй, одоо өв уламжлалтай юу гэдгийг тийм чухал нарийн нэндэн хурмыг хийх нь зүйтэй. Тэгээд нэг юм сонирхолтой карт буусан. Хурмаа та хоёр магадгүй их орондоо хийхгүй. Хэрвээ та хоёр одоо суул штэ. Өөр хүнтэй суул бол биш үү. Тэгвэл яг та хоёрын хувьд үзэхэд гадаадад нэг юм шал өөр уламжлалаар хурим хийх магадлал өндөртэй. Энэ нь одоо юу гэдэг нь та хоёрын одоо тийм төрөл ухсаа мөхсөө тийм дөрөөс холбоогүй зүгээр нэг юм яагаад ч юм цаг хугацаа юм тэгж таархаа. Тэгээд та хоёр эргэн тойронд байх хүмүүс ч гэсэн юм шал өөр хүм одоо юу ч тайлбарлах юм бэ? Юм шал өөр хүмүүс тэгээд та хоёрын машин байдэслсэн тийм хоёрын төлөвлөжсэн шал өөр хурим гэх юм уу? Гэхдээ маш үнцэнтэй гоё хурим болохоор хизээж төсөөлж байгаагүй тийм мэдрэмжээ туршлагаа авч харж тийм мэдрэхээр тийм хурим болно. Тэгээ энэ хурим бол нэг талаараа хоёр тийм маш их аз жаргал, маш их тайван байдал, итгэлцлийг хоёр тавьчихна. Хоёр одоохондоо нэг нэгэндээ бүр итгэх гэж байгаа хэцүү нөхцөл байдалтай байгаа даа. Хоёрыг харилцааг бэхжүүлэх, батадгах зүйлс ер нь бол маш их байна шүү л гэж яаралтай лээ. Харилцаагаа бэхжүүл, харилцаагаа батал, нэг нэгэндээ зориулж чадах зүйлсээ зориул, битгий хойшоо суу. Хэрвээ хойшоо суугаад ингээ харилцаандаа ингээ ямар нэгэн хөрөнгө оруулалт, хичээл зүтгэл одоо тэр уур чадвар ямар нэгэн зүйл ингээ зориулахгүй байгаа гэвэл энэ харилцаа чинь ингээд алга болчих шүү. Тэгэхээр дараа нь харамсахгүйгээр яг одоо энэ цаг мөчтөө бүхний зориул тэгээ дээрэс нь бусдын юу гэж бодох бол гэдэг айдснаас жоохон ангид бай. Зүрх сэтгэлээ нээ, зүрх сэтгэлээ ангаа. Тэ нэг нэгнтэйгээ харилцаж байгаа харилцааны өнгө аясандаа маш их анхаар ялангуяа нэгнтэйгээ яаж ч харьцаж болно гэдэг хандлагыг бүр огтоос нэгэндээ өгчлөхгүй байгаад байна. Тэгэхээр та хоёр маань бодох зүйлүүдээ сайн бодоорой, ажиглах зүйлүүдээ сайн ажиглаарай. Ер нь бол өнөө маргашгүй дуусгаад байгаа харилцаа гэж бол та хоёрыг хэлэхгүй. Яагаад тэгэхээр орчлон ертөнд бол та хоёрыг нэг нэгнээсээ сурах зүйл, нэг нэгнийгээ хайрлах, нэг нэгнийгээ бүтээх, нэгнийхээ төлөө байх тэр нэг юм сахуусан тэнгэр диважин шиг гэх юм уу тийм гоё орон зай тийм зүйлийг та хоёр тэндээ бэлдсэн байгаа. Тэрийг ахгүй л гэж хойшоо суудгүй юм бол та хоёрыг урт хоолын аялал хүлээж байна. За тэр чиний төлөө тэмцэхүү гэдэг дээр одоохондоо бол биш. Энэ хүний зүрх сэтгэлийг нээж, энэ хүний яг өөрийнхөө мөн чанарыг гаргахлал нэлээд л их зүйл болохоор энэ танаас нэлээд хүчин чармайлт гаргана. Тэрний дараа бол энэ хүн яг таны төлөө зүтгэсэн л бол насан туршдаа л таны төлөө зүтгэнэ. Өөр хэнийг ч харахгүй. Тэгээд тэрнийг хүчээр гаргахын төлөө л тэмцэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хүн ер нь бол өөр байнуудыг онлоод байна. Яг тэгэхээр энэ хүнд одоо тэгээ та яг бүрэн итгэл өгөөгүй учраас өөр хүмүүсийг харж байгаа. Миний амьдрал ер нь хин чухал байна гэдэг ер нь сонголтондоо нээлттэй хандж байгаа гэсэн үг. Энэ нь хүний үн цэнгүү эсвэл ингээд харсан болгонтойгоо одоо уулзаа очиод идэг ч юм уу тийм ерөөсөө биш. Энэ хүн эсрэгээр маш үн цэнтэй өөрөө хамгаалдаг хүн гол нь одоо ер нь бол ирээдүйнхаа чухал мөчүүдийг шийтгэх хүсэж байгаа. Ханижлээ олохыг хүсэж байгаа, тэ амьдралаа цаашаа өргөжүүлэхийг хүсэж байгаа. Тийм болохоор ер нь бол хүмүүсийг их ажиглаж байгаа гэсэн утгатай.
Энэ хүн нэг иймэрхүү байна. За тэр нэг тиймэрхүү байна шүү гэх мэтчлэн ингээд ажиглалт дүгнэлтүүд ингээд хийгээ явж байгаа. Тэгээд хамгийн их мэдээж хэрэг анхаарал хандуулж байгаа хүн нь бол та. Тэгээд энэ хүн яг хайрлсан нь бол насан туршдаа тэр үнийхэн төлөө бол тэмцэн. Тэгээд яг зүгээр энгийн жижиг сажиг зүйлтер бол хангалттай тэмцдэг хүн гэж хэлэн таны төлөө. Хөөрхөн үйлдэлээрээ одоо мэдрэмжээрээ бодлороо амьдралынхаа оршин буугаараа ингэж таныг хүндэлж таныг дэмждэг, таны төлөө тэмцдэг, таны төлөө үйлдэл гаргадаг хүн. Тэгэхээр энэ сэтгэлийг нь бас бити хоосон орхиороо гимтээгээрээ гэж бас давхар хүсье. Тэгээ ер нь бол та хоёрын харилцааны хамгийн чухал зүйл бол хүндлэл, халамж, хичээл зүтгэл, мөнгө санхүү, ойлголцол, хүлээн зөвшөөрөл, гэр бүл гэдэг тулгуур өгөөд гарсан. Тэгээ энэ үгнүүдийг дахин бодоод нэг төлөвлөлт хийгээд үзээрэй. Тэгээ та хоёрын харилцаа их сонирхолтой санагдадсан учраас би нэг нэмэлт хүзэр авсан байхгүй юу? Тэрэн дээр штэ. Ер нь шуудгаа хэлэхэд та тэр хүндээ энэ одоо харилцан дээр юу төлөвлөлөд хараад байгаагаа бараг шууд хэлцэн нь дээр байгаа. Би чамтай ийм зүйлийг төлөвлөж чинь би энэ дэр ийм байна. Хоёул ингүүл ингэн энэ дэр ийм болно гэд төлөвлөгөөгөө хэлээд яг тэрнийхэн төлөө байж дах тэр алхмаар гаргачвал энэ хүн үнэхээр сэтгэл нь амраад бүх зүрх сэтгэлээр нь танд өгөхөр байна. Тэр нь одоо ихчвэ, томж бай, ер нь сэтгэл нь амрах гээд байгаа. Тэгэхгүй бол энэ хүн ер нь таныг өөрийнхөө тухай ямар ч төлөвлөгөөгүй явж байгаа, төрхөн зургийн харилцаа үүсгээд байгаа, өөрийгөө нэг анхаарахгүй байгаа. Тэ өөрөөс нь гадна олон хүмүүсийг бодоод байгаа ч гэдэм ингээд ийм маш олон бодолд эргэлцсэн энэ харилцаанаас жоохон цухтах юм аяг руугаа орох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр хэрвээ та энэ хүнийг алдмааргүй байгаа бол үнэхээр төлөвлөгөө байгаа бол үнэхээр хайрлаж байгаа бол үнэхээр энэ хүний төлөө та санаад бодоод битгэрээд байгаа бол үйлдэл гаргаасай гэж хүсэе. Тэр хүн ч гэсэн маш их тэхийг хүсэж байна. Тэгээ та хоёрын харилцаа их сонирхолтой санагдадсан учраас би нэг нэмэлт хүзэр авсан байхгүй юу? Тэрэн дээр штэ. Ер нь шуудгаа хэлэхэд та тэр хүндээ энэ одоо харилцан дээр юу төлөвлөд хараад байгаагаа бараг шууд хэлцэн нь дээр байгаа. Би чамтай ийм зүйлийг төлөвлөж чинь би энэ дэр ийм байна. Хоёул ингүүл ингэн энэ дэр ийм болно гэд төлөвлөгөөгөө хэлээд яг тэрнийхэн төлөө байж дах тэр алхмаар гаргачвал энэ хүн үнэхээр сэтгэл нь амраад бүх зүрх сэтгэлээр нь танд өгөхөр байна. Тэр нь одоо ихчвэ, томж бай, ер нь сэтгэл нь амрах гээд байгаа. Тэгэхгүй бол энэ хүн ер нь таныг өөрийнхөө тухай ямар ч төлөвлөгөөгүй явж байгаа, төрхөн зургийн харилцаа үүсгээд байгаа, өөрийгөө нэг анхаарахгүй байгаа. Тэ өөрөөс нь гадна олон хүмүүсийг бодоод байгаа ч гэдэм ингээд ийм маш олон бодолд эргэлцсэн энэ харилцаанаас жоохон цухтах юм аяг руугаа орох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр хэрвээ та энэ хүнийг алдмааргүй байгаа бол үнэхээр төлөвлөгөө байгаа бол үнэхээр хайрлаж байгаа бол үнэхээр энэ хүний төлөө та санаад бодоод битгэрээд байгаа бол үйлдэл гаргаасай гэж хүсэе. Тэр хүн ч гэсэн маш их тэхийг хүсэж байна. За тэр чиний тухай найздаа юу гэж ярьдаг вэ гэсэн чинь ер нь бол ийм биширдэг, хүндэлдэг одоо тэ нэг ийм биширсэн зүйлүүдээ их ярьдаг. Тэгээд таны жижиг сажиг алхам мөрөгч нь маш гүнзгий мэдэрдэг. Тэр мэдэрсэн бүхнээ хуваалцдаг. За тэг хамгийн гол нь хүмүүс таны тухай юу гэж ярьж байна, юу гэж боддог талаар ярьдаг. Энэ нь одоо тэр хүнд хамаарлаггүй юм шиг боловч нөгөө талаараа ингээд таныг тайван амгалан амьдраасаа гэж хүсдэг төрлийн хүн. Тэгэнгүүт энэ хүнд одоо чухал биш боловч танд тэр нь хэцүү байх үе, таны амьдрал төвөгтэй байх үе гээд одоо таны амьдрал, таны сэтгэл санаа одоо таны бүх зүйлийг ингэж хамгаалж үнэлж хайрладаг. Тэгээ тэрийг л ингэж илэрхийлж ярьж байгаа байдал нь тийм. Тэгээ таныг бас нэг талаараа зарим зүйл нэг сул дорой гэж хардаг. Тэрнийгээ хуваалцдаг буюу нэг талаараа энэ хүн илүү хүчтэй ах хэвээр, хоёрдугаарт нөгөө талаар энэ хүний тэр сул дорой байдлыг ингээ хамгаалж дүүргэж өгөх юмсан гэдэг хүслийнхаа тухай найздаа ярьдаг гэж гарч байна. За найз гэдэг нь хинч байж болно. Яг найз шиг чухал хүн гэсэн үг. Тэгэхээр одоо энэ тэнд хаамаагүй хүмүүст бол таны тухайн их яриад байдаг төрлийн хүн биш байна. Итгэсэн яг өөрийнх нь таалт ингээ 100% ботаранд нь байдаг тийм хүндэл ярьдаг. Тэгээ нөгөө нь ч гэсэн нэг таныг муулаад ч юм уу эсвэл таны тухай сөрөг мэдрэмж сэтгэл хэлээ, та хоёрын харилцааг нэг сөрүүлэхээр юм яриад эсвэл нэг юм шууд оролцоод харилцаанд чинь оролцоод байхаар хүн бол биш.
Ерөнхийдөө дүгнэлт хийгээд болохгүй байгаа зүйл байвал тэр хүнийг аль болох сэтгэл зүгээр нь дэмжиж чиглүүлэхийг хүсдэг л хүн байна. Тэгэхээр энэ хүн бол хоёрын харилцаанд л нэг сүргээр нөлөөлөхгүй учраас нэг битээ санаа зов. Тэгээ та энэ хүндээ ер нь маш итгэх хэрэгтэй байна. Хэрвээ та энэ хүндээ маш итгэл үзүүлээд итгэл үзүүлж байгааг хамгийн гол нь үгээр биш. Үйлдэлээрээ ингээ илэрхийлээд тах юм бол энэ хүн бүр байж болохоороо дээшээ өсөж гэрэлтэн. Дээшээ өсөж гэрэлтхийн хэрээр таныг аваад дээшээ өснө. Ерөөсөө ийм хүн өөрөөсөө үргэлж дагуулж таны хүчтэй авч явна. Ийм хүн унаал байвал та дагаад унаад тахад нэг юм сонин тийм энерги холболттой та хоёр. Тэгэхээр та өөр энэ хүнийг өсгөж таны амьдрал сайхан болно л гэдгийг ойлгох хэрэгтэй. Энд хоёрын бас уулзаж үчирсэн том шалтгаануудын нэг. Тэгээд энэ хүндээ та юу зориулж чадхаараа, энэ харилцаанд юу өгч чадхаараа, юу амлаж чадхаараа тэрний гайхснаас бараг шууд ярьцсан нь дээр байна. Тэгээ энэ хүний яг юу таалагддгийг, юунд болохгүй байгаа, юунд дэр анхааруул зүгээр ингээд ер нь элен далангүй үнэн шударгын карт бүр 4-5 удаа бараг энэ хүзрийн мэрийг үзнээс хойш гарлаа. Тэгэхээр эндээ зүгээр л үнэн бай. Бүхний хэл, бүхний ярил, залангуяа та нөхцөл байдал чинь ямар байгаа, одоо юу хийж байгаа, яаж байгаа юм те ингээд тэгтсэн энэ хүн таны төлөө байна. Та хоёр илүү сайхан байна. Та хоёр нэг нэгнээс ямаа нууж хагаад лавил энэ харилцаа төдхөн нураад алга болчихно. Тэгэхээр маш өндөр хувь заяагаар учирчаад нэг юм яах гээд байгааг нь мэддэхгүй, нэг нэгэндээ ч итгэж чадахгүй, нэгнийгаа чарлж чадахгүй, нэгнийхэн төлөөч үйлдэл гаргаж чадахгүй, тэр хүний хүлээн зөвшөөрч чадахгүй байсаар байгаад тавиа явуулчихвал харамсалтай. Тэг мэдээж хэрэг та хоёрын амьдрал зөндөө сонголт гарч ирнэ. Гэхдээ яг энэ хүн шиг хүн бол дахиж гарч ирэхгүй. Ягаад гэвэл энэ хүн бол таны амьдралд маш олон насны чинь хувь заяа төөргөөр ингээ очирч байгаа хүн. Тэгэхээр төдий эрэгээрээ таны амьдралыг асар хүчтэй дэшээ гаргах потенциалтай. Тэр үнэхээр та энэ потенциалыг нь авч та өсмөрөөл эхлээ та өөрөө өгөх хэрэгтэй, хамтрах хэрэгтэй. Ямар нэгэн ажлын шугам ч юм уу, ямар нэгэн зүйлээр ингэж байнга холбогдож явах хэрэгтэй. Ажил хэргийн холболт ч гэсэн та хоёрт заавал байх хэрэгтэй. Тэгжиж яг бүрэн дүрэн цэвэр баланс та хоёрт тохирно. Яагаад ингэж хэлж байгаа нөхөр та хоёрт бүр 100% тийм хайрын харилцаас тохирохоор хүмүүс биш байгаа байхгүй юу? Хайрын харилцааны хажуугаар ажил хэрэг, дэрэс нэг юм хамгаалалт хүч, нэгэнд урам зориг өгөх гэдэг юм маш олон давхаргаас та хоёрын үндсэн харилцаа чинь бүртгэхэр тийм хүмүүс. Тэр зөвхөн романтик байдал, зөвхөн бэлгийн амьдрал, зөвхөн сэтгэл зүйн холболт, зөвхөн бие махбодын хүсэлтээр ингээл зөвхөн хамт хагамсан гэдэг хүсэлтээр дөрөөлж болохгүй. Зөвхөн тэрэн дээр дөрөөлөд эхэлвэл та бүхнээ алдах болно. Энийг маш сайн санаарай. За тэр хүн таныг бодохоор ямар дуу санаанд ордог вэ гэдэг дээр дараах 3 дууг зориулъя. 1-р болохоор Арунагийн Нандин уучрал, 2-р Болтын Чам дэлий, 3-р Садура киноны дуу Хайр гэдэг. За энэ 3 дуу бол яг тэр хүний зүрх сэтгэлдээ мэдэрч байгаа та хоёрын хайрын мэдрэмжийг агуулсан, ялангуяа тэр хүний зүрх сэтгэл доторх таны орон зай ямар байгааг харуулах 3 дуу. Тэгэхээр та хэд маань энэ 3 дууг сайн сонсоод тэр хүний зүрх сэтгэлийг бүрэн ойлгохыг хичээгээрэй. Тэг энэ хүн бол зөвхөн махан бие төдийгүй таныг бүр бүх зүрх сэтгэл, сүнслэг байдал бүх талаараа таныг хайрладаг, таныг хайрлах гэж төрсөн мэт юм хүн байхгүй. Тэгэхээр тэр бүх мэдрэмжийн та энэ дуугаар дамжуул сонсоод тэгээ сэтгэлээ бас нэрийг комент бичээрээ сонсчоод энэ 3 дууг сонсоод тэр хүн ер нь таныг яаж мэдэрдэм байх гэж өөрийнхөө хувьд батсан мэдрэмжээ заавал хуваалцаарай. Хин чамд дурласан бэ гэдэг сэдв үргэлжилж байна. За нэрний эхний үсгүүд нь А, З, Т гэдэг үсгнүүд байна. Тэгээд эдгээр үсгээр эхэлсэн хүмүүс танд бол үнэхээр дурласан гэдэг карт бууж байна. Таны тухай маш их боддог, хурдан үйлдэл хиймээр санагддаг. За танд крашлдаг таны амьдралын хэм маягийг байнга харж идэг нэг юм 3 төрлийн хүн байгаад байна.
Тэгээ энэ хүмүүс ер нь бол яг ингээд таны гаднах амьдралын хэм маягт илүү татагддаг. Яг таны дотоод гүнзгий зүйлүүдийг бол бүр нэгсэн хараад байдаггүй. Гэхдээ мэдээж хэрэг одоо тэгээ таныг үнэлж гин, таныг хайрлаж гин гэдэг нь тэр хүмүүсийн зүрх сэтгэл та байна гэдэг нь өөрөө бас мэдээж хэрэг гоё зүйлүүд ч тийм. Тэгэхээр хэрвээ та ганц бий бол мэдээж хэрэг хүсвэл гоё болзоон дурих ч юм уу, хэрвээ яг тэр хүн байна гэж бодогдчихвэл харилцаад үзэх ч юм уу, энэ бол таны сонголт. Ямар ч тааш таныг бол хардаг, хайрладаг, боддог, мэдэрдэг хүмүүс бол байна. Тэгээ та өөрөө ямар зүрх сэтгэлтэй байгаа, та өөрөө ямар боломжийг илэрхийлж байгаа, та юуг харж байгаа вэ гэдэг чинь л хамгийн чухал зүйл шүү дээ. Нэн чухал харилцаа хэрхэмлж байгаа мó эсвэл за тэр хүн таныг ямар алдартантай зөвлүүлж боддог вэ? Яг ямар алдартан шиг санагддаг вэ? Ер нь яг энэ хүмүүс шиг одоо та яг тийм санагддаг. Ялангуяа эерэг зөв талууд нь мэдээж хэрэг одоо алдаатай дутагдaltaй талууд дээр ч гэсэн адилхан. Гэхдээ илүү гой сайхан талуудыг нь яг энэ гурван өшөө мэдэрдэг. Надаар хэлэлтгүй хүн гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээ та бүхэн энэ гурван хүмүүсийг дахиад нэг судлаад энэ гурван хүний ямархуу характертэй лээ, яадаг үлээ гэд нэг бодоод үзээрэй. Энэ хүн таны яг л энэ хүмүүс шиг ингээд мэдэрдэг. Тэгээд таныг ингэж ер нь ол нэг юм гоё хайрлах, бишрэх, үнэлэх, ойлгох тал дээр илүү ингэж ханддаг төрлийн хүн. Ер нь таны нэг юм гутаах ч юм уу, таныг доорд үзэх ч юм уу, таныг дээрлэх ч юм уу, таны дээр гарчээ гэсэн тийм санаа бол энэ хүнд байхгүй. Тэгээ энэ хүн ер нь л таныг гоё сайхныг харж түүнийг нь өнгөлж явахыг хүсдэг. Гэхдээ мэдээж хэрэг энэ хүнд талд нуугдсан бодлууд бол байгаа. Тэрийг хэдүүлээ дараа нь ярилцсан. За тэгээд эцэст нь таны энэ жилийн мөнгө санхүү, эрүүл мэнд, ажил ямар байх вэ гэдэг дээр за мөнгө санхүү бол бүр маш их хичээл сэтгэлийн л үр дүнд орж ирнэ. Тийм амар байхгүй, гэхдээ амттай байна гэж хэлнэ. Эрүүл мэнд бол дайжгүй. За ажлын хувьд бол нэлээд л ёстой юм үзэхэр жил байна. Юм гэдэг нь унаж ч үзэн, өсөж ч үзэн, маш их зүйлийг сурна. Өмнө хизэж байгаагүй зэгтээ хүрнэ. Тэгээ өмнө хийж байгаагүй зүйлээ хийн, төсөөлж байгаагүй газараа очино. Тэгээ тэр бүхэнтэй чинь ер нь бол энэ хүн тантай хамт байхаар харагдаж байна. Таныг дэмжиж явахаар харагдаж байна. Тэгээ хамгийн гол нь яг мөнгө олох тал дээр их ухаалаг байж яг юм олж байгаа мөнгөө юунд зарцуулах уу, юу чухал уу гэдгээ бодох хэрэгтэй. Бүр хитрхи ярагч юм уу хандаал бүр хитрхи нэг юм тэг ингээл мөнгөө хадгалах гал бүр ингэж чичрээд ээж болохгүй, нэг талаар бүр хитрхи өрлгөн байж болохгүй, тэнцвэрээ олох хэрэгтэй гэж гарч ирж байна. Зарцуулах ёстой зүйл дээрээ зарцуулаа. Харин хэрэггүй бүр ингээ утгын алдатлаа зарцуулах шаардлагагүй. Мөнгө гэдэг зүйл бол ерөөсөө дамжуурга. Мөнгийг бүр хитрхи ингээ шүтэж, бүр хитрхи үн цэнтэй олгож, хитрхи юмны ингээд уурд тавиад, бүр хүний уурд тавиад байвал тэр хүмүүс нь явна шүү гэдэг юм анхааруулга ирж байна. Тэгээ эрүүл мэндийн хувьд бас ер нь анхаарах зүйлүүд бол багагүй байна. Гэхдээ ерөнхийдөө 70-аас дээш хүн бол дайжгүй. Учир зүггүй бүр унаж өвдөөд бүр ингээд тахам маш цөөн жижиг сажиг мэдээж хэрэг одоо өвчин зовлон юм гарна. Гэхдээ тэрийг ингээд одоо даван тулчдахаар юмнууд бол байна гэсэн үг. Тэгээ ажил мэргэжлийн хувьд бол нэг үгээр хэлвэл маш сонирхолтой жил ах болно. Ер нь л энэ жил танд маш олон сайхан зүйлийг өгнө, маш олон ухаарл ирнэ. Ялангуяа энэ хүн энэ жил танд маш их үүрэг нөлөөтэй сонирхолтой байх болно. Та хоёрын харилцаанд насар олон өөрчлөлт болон гал цог асуулна гэж хэлье. Тэгээд таад маань коммент хэсэгт би өөрийнхөө багийг авч, өөрийнхөө зүрх сэтгэлээ нээж, өөрийнхөө бүх зүйлд хайрыг авчирж гин гэж гоё аффирмашн бичиж баталгаажуулаарай. За тэг үргэлжлүүлээд хэдүүлээ нэмэлтээр. За нэгдүгээрт түүний зүрхэнд яг одоо хэн байна вэ? Ер нь өөр 2 дахь 3 дахь итгэхэд яг байна уу байхгүй юу те?
Тэр чамд ер нь худал амлалт өгсөн үү? Ер нь амлалтандаа хүрдэх хүн муу юм уу? Одоо өгсөн байгаа амлалтуудаа цаашдаа хүрч чадах юм уу гүм үү? За тэр чамайг нууцаар ажиллаж өгөх хүн ер нь байна уу? Яг энэ хүнээс гадна. Тэгэд тэр чиний юунд хамгийн их татагддгийг, юу ч их гоё санагдаад байна. Юу ч танаас салгаж чадахгүй байгаад байна. Юу ч үнэлээд байна, юу ч хараад байна те. За тэгээд тэр чамайг амьдралдаа төлөвлөж гин үү? Ирээдүйд нь та багтаад байгаа мүү гүм үү? За түүний гэрээхэн чамаа юу гэж боддгийг, эсвэл юу гэж бодохоор байна те. За чиний амьдралд мөнгө санхүүгийн хувьд гарах өөрчлөлтүүд ямар байх юм? Одоо хийж байгаа ажил чинь үнэхээр цаашдаа хэрэгтэй юу? Хамгийн сүүлд нь хамгаалагч хүчнээс тань ирж буй цагтл гэсэн сэдвтэйгээр нэмэлт үргэлжлэх болно. За тэгээд таад маань нэмэлтийнхаа хүсвэл дээрх зааврын дагуу аваад нэмэлттэй бошоохон ороод ирээрээ таныг маш нууц гол чухал яриа хүлээж авах болно шүү. Тэгээ та эдэн дахин хэлэхэд скул дээр үнгүй нийгэмлэг маань зарлагдсан байгаа шүү. Өдөр алган үнгүй сургалт бясалгал маш олон гоё зүйл явж байгаа. Үнгүй байгаа дээр нь ороод эртгэн суралцаад аваарэ. Тэгээ манайх Монголын номер 1 community болцсон явж байгаа нэрээ гоё мэдээ дуулахад тэгээ таад маань скул дээр дотоод шунга хамшиг гэж хайж болно. Тайлбар хэсэг дээр линк дээр дараад авч болно. Дотоод шунга хамшиг пэйж рүү бичээд линкийг авч болно. За тэгээд удахгүй уулзцгаая. Түр баяртай. За 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил хамгийн ихний сэдэв бол түүний айдас юу вэ гэсэн сэдэв байгаа. За тэр хүн таныг алдахаас яг үндэ маш их айж байна. Таны ер нь амьдралаас нь явахаас маш их айж байна. За 2 дугаарт эд хөрөнгө одоо өнөөдөр хүртэл бүтээсэн зүйлс нэр хүндээ алдахаас бас маш их айж байна. Тэгээ ер нь өөрийнх нь амьдрал утга учиргүй байсан байх уу гэдгээс айж байна. Чухал үед нь хүмүүс нь ингээд дэргэдэнд байхгүй байх уу, өөрийнх нь итгэлийг алдах уу, өөрийнх нь хайрладаг хүмүүс өөрийг нь хайрладаггүй байх уу гэдэг иймэрхүү зүйлүүдээс яг одоо юм байдлаар хамгийн их айж байна. Тэгээ эрүүл мэндэнд бас одоо муудгүй ч юм уу эрүүл мэндийн холбогдлолтой айдсууд бас байна. Ер нь бол яг одоо цагт ингээд те хүмүүс өөрт нь итгэж хайрлаж өөрийнх нь хайрлаж байгаа хайрыг мэдэрч аз жаргалтай л байхаг энэ хүн бол маш их хүсэж зорж байгаа. Тэгээ энэ хүн ер нь бол юмнаас нэг айдаггүй хүн гэж бол хэлнэ. Дээлинхтэй маш хүчтэй зөрөгтэй байдаг боловч одоо яг нилээн эргэлцсэн нилээн айдастай байдалтай байгаа. Эхний зурган дээр харахад энэ нэмэгтэй ингээ маш өөртөө ихтэй байгаа боловч нэг сууж байгаа ч юм уу зогсож байгаа ч юм байдал нэг 100% нэг ихтэй биш байгааз энэ нь ерөөдөө гадандаа маш ихтэй хүчтэй байгаа юм шиг хэрнээ дотроо айж байгаа зүйлүүд их байгаа. Тэгээ ер нь яг амьдралынх нь хугацаанд ерөөсөө арилдгүй айцуд бол байна. Тэр айцуудаас уг нь ойрын хугацаанд бүрэн арилгаж тэрийг чөлөөлөх хэрэгтэй байгаад байна. Ялангуяа та тэрэнд нь туслах хэрэгтэй гэдэг карт бас буусан байна. Энэ хүн айцнаасаа салжуулах хүссэн бүх амьдралаа бүтээн. Бүр өөртөө ч биш танд ч бүтээж өгч чадна гэдэг маш гоё карт буусан. Хүмүүст ч тэр те яг 3 дахь зураг шиг бүр бүхнээ татаж чадна. Тэгээ энэ хүн биштэй нэг сонирхолтой юм нь таныг яг өөрийнх нь хажууд танд яг өөрийнх нь өөртөө нойр таныг нь байнга ингээд сонсоод таныг өөрт нь ингээд хүчин чармайлт гаргаад өөрт нь ингээд ийм нилээн гүн гүнзгий ойр байгаасаа гэж хүсдэг. Яг 2 дахь зураг шиг 4 дахь зураг шиг. Тийм баг үед энэ хүн ер нь ийм айдсгүй тайван амгалан байдаг. Ер нь таныг өөрийнхөө тухай боддгоо илэрхийлдэг, хайрладгаа илэрхийлдэг, халамжладгаа илэрхийлэх энэ хүн таны амьдралд хэр чухал юм гэдгийг л байнга илэрхийлж байгаасаа л гэж энэ хүн хүсэж байна. Тэгээ маш том чухал хамтрагч нь байгаасаа гэж хүсэж байна. Ажил дээр байна уу, амьдрал дээр байна уу, хайр дурлал дээр байна уу, дотн байдал дээр байна уу, ер нь бүх зүйл дээр амьдралын бүх түвшин маш сайн хамтрагч нагаасаа хамтрагч гэдэг нь бүх зүйлийг мэддэг, хүлээмжшөөрдөг, урагшилдаг, нэгний дэмжиж чаддаг, эрсдлийн өмнөөс нь тооцож чаддаг, нэгнийхээ зүйлийг засаж яг нэг нэгнтэйгээ түшигтэй урагшилж чаддаг.
нэгэнтэй хамт нэг зорилготой байхыг хэлээд байгаа шүү дээ, тийм. Тэр зүйлүүд. Тэгээд энэ харилцан ямар нэгэн зорилгогүй утга учиргүй байх уу гэдгээс бас их айжин. Тэг хүмүүсийн хэлж байгаа хатуу ширүүн үг ч юм уу, хүмүүсийн гаргаж байгаа тийм нэг юм ирээдүйд үүсч болох нөхцөл байдлуудын талаар энэ хүн ер нь их айцтай байна. Зөвхөн танаас дүүдгүй ер нь л нэг юм гаднах нөлөөнүүд. Тэг энэ хүн амьдралдаа ер нь одоо эрсдэл гэх юм уу, эсвэл юм буруу алхам хэр барагтаа хийдэг хүн гэж гарч байгаа байхгүй. Тэгэнгუთ хэрвээ тийм зүйл үнэхээр хийж ивэл яг тэрийг нь дэмжээл би чиний ард үнэхээр батагаа шүү гэдэг байдлыг энэ хүнд хүчих юм бол энэ хүн танд бүхнээ зориулна. Хэрвээ тэгж чадахгүй чи эрсдэлтэй мэлээ чи инглигээ шүүгээл дэмжигчгүй, хайрлагчгүй, ойлгохчгүй, туслахчгүй байгаа дэвэл энэ хүн танаас бүрэн холдно. Тэр энэ хүн ерөөсөө л өөрийнх нь хийж байгаа зүйлийг бүрэн мэдэрдэг, хайрладаг, бүр хамт тэмцээж урагшилж бүхнээ зориулдаг. Ерөөсөө л нэг юм гоё байж идэг нэг юм хамтрагч шиг хүнийг хайр дурлал амьдралынхаа гол чухал хүнээр сонгодог. Тэм хүнээ олчгол юм бол тасан туршдаа тэр хүнээ хайрлаж одоо үнэнч байж чадах хүн гэж хэлнэ. Тэгэхээр та хоёр амьдралдаа юуг нэгт тавьж гин, юуг хоёрт тавьж гин, юуг гуравт тавьж гин гэдгээ маш сайн ярилцаад түүн дээрээ төвлөрөөд хамтдаа хичээгээд тэр нэг юм дотоод зүрх сэтгэлээ нэгнийхээ төлөө асаагаад нэгэндээ худал байхгүйгээр жинхэнэ дотоод ертөнцөө нийчгэл юм бол хоёрыг зогсоох зүйл гэж байхгүй. За чи хизээ хурмаа хийх вэ гэдэг дээр ер нь ойрын ирээдүйд байна. Эсвэл хинхэнд хурмаа хийсэн хүмүүс гэж гарч ирж гин. Нэг бол маш ойрхон, нэг бол хэдийнэ хурмаа хийсэн байгаа. Нөгөө болвол 10-аас 12 жилийн дараа бүр үнэхээр хойд доо гэхэд ерөөдөө бүх амьдралаа маш хоошоо тавиад бүхэмээ ингээ аргашаа тавьсан хүмүүсүүд бол 10 жилийн дараа үнэхээр яг одоо байгаа зүйлүүдэд итгэлтэй, одоо байгаа хүндээ итгэлтэй бүх зүйлээ зориулахад бэлэн шийдвэр гаргачихсан болвол бараг л өнөө маргааш хурмаа их нь холгүй байна. Тэгээ энэ хурим нэлээ нэг бол нүсэр шуугаанд уйлантай, нэг бол хасар чимээгүй хурим гэдэг юм эрсдэс карт буучаад байгаа байхгүй юу? Энэ бүр танаас 100% бараг шалтгаалах гэдэг. Та яг энэ хурмыг яаж чимээр байгаа юм? Тэр хүн таны үед ямар үнцэнтэй? Тэр хүний одоо хөвдтэй хүм болгон хурмаа их хүсэл зоригтойгоо тэр хүний хурмыг мартагдашгүй байлмаар байгаа мó? Энэ амьдралыг нь үнэхээр гэрэлтүүлмээр байгаа мó? Энэ амьдрал нь утга учиртай гэдгийг ойлгоолмаар байгаа мó? Өөрхөн хүч биерэг үзүүлмээр байгаа мó? Тийм бол үнэхээр дүлэн шуугантай хурим болно. Үгүй би ерөөсөө нэг тийм байж чадахгүй байна гэд тэр хаашаа суучих юм бол маш юм жижигхэн одоо юм хаалттай хитгэн хүн дунд ч юм уу те нэг юм сүрдүүлэнгүй нэг юм хоорондоо л болох ч юм уу нэг тиймэрхүү л төрлийн хурим болохоор байна. Тэг яагаад ч юм нэг юм альбан ёсны бус гэдэг үг их орж ирээд байх юм. Альбан ёсны бус гэх юм уу эсвэл нэгэндээ бүрэн зүрх сэтгэлээ гарахгүй байгаа гэх юм уу? Эсвэл нэгэндээ байгаа хэрээрээ хандахгүй байгаа гэх юм уу? Нэг тийм хайрын энерги нь гоё хэрнээ бодит байдал дээр тэрийг гаргаж чадахгүй байгаа мó эсвэл гарах боломжгүй байгаа хүмүүс л гэж хэлээ да. Тэгээ ямар ч тач хурмын тал дээр бол хоёрт маш олон гоё боломжууд гарч ирнэ. Хурмлах одоо тэр хүчин чадал нөөц боломж одоо тэгээд хоёрыг хүлээн зөвшөөрөх хайрлах хүмүүс бол байгаа. Энэ хурмаа яг та тэр хүнд ямар санагдуулмаар байгаа гэдгээл та шийднэ. Нөгөө хүндээ та маш өндөр зүрх сэтгэл төр одоо хүч нөлөө өгчих юм бол тэр хүн таныг насан туршдаа хүндэлж хайрлана. Тэр хүнийг та жижигээр үзээ доогуур үнэлээд тэгсэн гисгээд хандаад байвал энэ хүн таныг амьдралдаа тийм удаан байлгахааргүй харагдчихэв. Тэр та нэг алхам хийхэд энэ хүн 10 алхам хийдэг төрлийн хүн гэдгийг л битгий мартаарай. Тэгэд ер нь бол маш олон зүйлд хоёрыг ивэж гин, маш олон зүйлд хоёрыг өрөөж гин, хоёрын амьдралыг гийгүүлж гин, хоёрын тэр зүрх сэтгэлийг ангаахыг хичээж гин, нэг нэр чинь дамжуулж ангаахыг хичээж гин, нэг нэр чинь дамжуулж хүрч чадаагүй тэр бүх зэгт чинь оргилж чинь хүргмээр байна.
Нэгнээр чинь дамжуулж хувь заяаг чинь бүр дэлбэртэл нь бүр тийм гайхалтай төвшөнд авчмаар байна. Нэгнээр чинь дамжуулж та хоёрыг бүтээмээр байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ орчлон ертөнцийн өдөрдмжийг хэрвээ дагаж чадхал юм бол тэрийг хүлээж авч шин зүйлсэд бэлтгэлтэй байж нээлттэй оюун ухаанаар хандаж түүний төлөө бүхнийг хийж чадах юм бол хоёрт хүрч чадахгүй зүйл, авч чадахгүй зүйл гэж байхгүй. Чин сэтгэлээсээ л яг бүр хэлэхэд. За үргэлжлүүлээд тэр чиний төлөө тэмцэх үү гэдэг дээр тэмцнэ. Ялангуяа маш чухал үеүүдэд чинь хамгийн хэрэгтэй хүн байна. Та ч гэсэн ер нь явандаа ойлгоно. Энэ хүн хамгийн чухал цаг үеүүдэд миний хажууд байсан юм биш үү? Энэ хүн яг надад хэрэгтэй зүйлийг өгсөн юм биш үү? Энэ хүн миний амьдралд үнцэнтэй хүн байсан юм биш үү? Би энэ хүнийг хайрлах ёстой юм биш үү гэдгийг та ер нь ол ойлгоно. Гэхдээ энэ ойлголт хожуу болсон үед энэ хүн явчих магадгүй. Ер нь та энэ хүнийхээ үн цэний мэдэрч эртхэн ойлгож чадвал та хоёрын амьдралд гоё өөрчлөлтүүд гарна. Энэ хүн яг нэг юм таны төлөө төрсөн ч гэмээр юм уу? Та хоёрыг эвлүүлдэг тоглоомч гэмээр юм уу? Тийм хүмүүс. Тэгээ яг нэг байгаа ундаг гэх юм уу? Яг танд хэрэгтэй үед чинь гарч ирдэг. Яг таны чухал үеийг чинь мэдэрдэг. Тэгээ цаанаасаа л энэ хүний зүрх сэтгэл нь танд санаа зовоод байдаг гэж гарч ирсэн. Таны тухай маш их боддог, таныг маш их хайрладаг. Энэ хүн яаж байгаа бол, энэ хүн ямар зүйл гаргасан бол, энэ хүн яасан бол, ийсэн бол гэж бодоод байдаг. Маш том нэг түлхүүр чухал зүйлийг хэлж өгье гэвэл та энэ хүний гаргаж байгаа энэ хичээл зүтгэлийг ойлгож байгаагаа илэрхийлчих юм бол энэ хүн танд хайлаад дурлаад урсчихна. Энэ хүн ингээд маш ихэр хүнийг хайрладаг. Тэр хайрыг нь хэн үнэлж ийн, хэн ойлгож ийн, тэр хүнд ингэж бүх зүйлээ нээдэг. Тэгэхээр энэ хайр дурлалыг чинь хизээж унтахгүй байх нэг зүйл нь энэ хүний хайрлаж байгаа хайрыг үнэлэх, ойлгох, түүнийгээ илэрхийлж, түүнийгээ мэдрүүлэх. Ердөөл юм. Нэг талаар бүр ердөөл гэж хэлэхээр. Тэгэд ер нь бол яг вэ хоёрын амьдралд баялаг санхүү мөнгө тэгээд маш олон сайхан зүйлүүд ирнэ. Тэгээд та хоёрын багаар тэр нэг юм нууцхан өслүүд чинь гарч ирнэ, тайлагдж ирнэ. Төдий хэрээр та хоёр улам нэгэндээ татагдахаар юм. Бүр та хоёр удахын хэрээр салж чадахгүй болох хэмжээний юм хосууд л гэж хэлнэ. Хүчээр л нэгнээсээ болтгол юм бол хэрвээ хүчээр болвол энэ асар их хөдөлт зовлонг дагуулна. Асар их уналтыг, асар их үгүйслийг, асар их зовлонг дагуулна. Тэгэхээр яг хөө заавал ингэдэг гэсэн юм байхгүй. Та хоёр өөрсдөө шийднэ. Харилцаагаа харж байгаад өөрсдөө шийднэ. Нөгөө хүний чинь амьдрал дутхгүй маш гоё зүйл болохоор байна. Тэрийг нь тэмдэглэж өгөөрэй. Тэрийг нь гоё хайрлаж хамтаж өгөөрэй л гэж хэлье да. Энэ хүн гоё сайхан зүйлсээ бусдтай хайртай хүмүүстэйгээ хуваалцмаар байдаг. Хэцүү үе хуваалцмаар байдаг. Тэгээ ер нь чухал нандин үеүүдэд хэн хажууд нь байна? Тэр хүндээ бүрэн уусдаг учраас тэрэнд нь л хамт байгаад өчөх. Түүнээс өдөр тутмын амьдралд нэг хэн байна? Яана юу нэг чухал биш. Яагаад гэвэл маш олон хүн энэ хүн татагддаг. Байнгын л ингээл наануу цаануу гэж идэг болохоор яг чухал үе мөчүүддээ энэ хүн маш нарийн ханддаг. Тэгээ тэр хүмүүсийн үнцэн ач тусын хариулахын төлөө баг бүх амьдралаа зориулдаг хүн гэж хэлж болно. Энэ хүн хүний итгэлийг алддаггүй. Энэ хүн бусдад хариуцлагатай байдаг. Энэ хүн бусдын төлөө хичээдэг. Бусдын үн цэнийг нь мэдрүүлэхийг хичээдэг. Өөрийнхөө үн цэнийг бас тодруулдаг хүн л гэсэн үг. Тэгээ та энэ хүний зөв энерги нь гаргуул энэ хүн танд маш их мөнгө баялагийг өгнө. Шууд хэлэхэд таны хүрч чадахгүй тэр цэгт чинь аваач чадах хүн. Нөгөө талаараа энэ хүн таны хүрч чадахгүй ёроолт чинь чунгаж чадхаар хүн. Хэтрүүлээд хэлвэл биетээр ирсэн бурхан гэх юм уу? Бурхан нэг шийдэхээр аягүй хүчтэй шийдгээд нэг дэшээ гарахаараа яг хайрлсан зүйлээ толтол гаргадаг штэ тий. Тэр яг л тийм. Арай ойрхоноор хэлвэл Бурхны танд зориулж өгсөн хүн гэсэн үг. Танд бэлтгэж өгсөн хүн, өөрийнхөө өмнөөс тань руу явуулсан хүн.
Тэр хүн чамайг найзуудтай юу гэж ярьдаг вэ гэдэг дээр таны зан характерын тухай юу нь маш их ярьдаг гэж буугаадах юм. Энэ хүн ийм характертай, энэ хүн ингэхэр ингэдэг гэдэг юм зан характер, тэгээ таны ирээдүйн потенциал чадамжийн тухай, тэгээд таныг одоо ер нь хэр халамжтай, амьдралаа яаж авч чадхаар хүн гэдгийг л ер нь ярьдаг. Хэр потенциалтай юм те, ер нь намайг цааш та авч явж чадах юм уу гэд, тэгээ гол нь нөгөө хүн маш их нөлөөлдөг хүн байгаад байна. Заавал найз нөхөд байх шаардлагагүй. Ер нь хоёрын барыг харилцааг шийдэж чадхаар юу гэсэн үг юм бэ хэрвээ тэр хүн за наад хүн чинь дэми юм бэ гэвэл барыг болчихоор тийм хэмжээний чухал хүн дээр нь таны тухай байнга яриад байгаа. Тэг хэрвээ ингээд те таны гаргаж байгаа үйлдэлийг 100% ингээд яриад байгаа гэвэл нэг бол маш эргээд хоёрын харилцаанд хүчтэй нөлөөлнө. Нөгөө бол хоёрын одоо ирээдүг бүсгүйтгэхэр хэмжээний юм хүчтэй хүн байгаад байна. Тэгэхээр та өөрөө энэ харилцаанд маш оролцоотой л бай гэж хэлээ. Өөр хүн таныг одоо ярих тийм боломж олохгүй болтол нь амжихгүй болтол нь та энэ харилцаанд үүрэг ролтой маш идэвхтэй байгаад эсвэл энэ хүнээ маш завгүй байлгах хэрэгтэй. Энэ хүнд бүх зүйлийг хангаж өгөөд гой аз жаргалтай завгүй байлгах. Нэг бол өөрөө маш сайн оролцоотой байх. Тэгж чадвал та хоёрын одоо харилцаанд гатнагч өнцөг нэг их орж ирэхгүй. Тэгээ та хоёрын харилцаанд гаднах ч өнцөг орж ирэх юм бол хэцүүднэ. Тэгээ энэ харилцааны бас нэг нууц төлхөөрөө хэлж өгье. Та энэ хүний тухай бусдаас хизээж битгий асуу. Энэ хүн тийм зүйлийг бүр үздэггүй. Ямар нэгэн байдлаар тэрийг мэдгэл юм бол энэ хүн бүр мөсөн харилцаа болно. Нэгдүгээрт энэ хүний хизээж битгий хям одоо утсын шалах гэж үзэх ч юм уу, нууц камер тавих, нууцаар яриаг нь сонсох ийм зүйлд энэ хүн маш дургүй. Хил хязгаарыг нь бүрэн утгаар зөрчсөн гэж үзнэ. Хоёрдугаарт бусдаас өөрийнх нь тухай асуух. Гуравдугаарт үн цэнийг нь ойлгохгүй хичээл зүтгэл гарахгүй байх. Дөрөвдүгээрт гэр бүлийн үнэлэхгүй байх. Тавдугаарт алсын хараа үн цэнд хувь хүнийх нь онцлогийг нь ойлгохгүй байх. Хамгийн сүүлд нь өөрийг нь гаргаж байгаа хайрыг нь одоо тэр хайрын хэлийг ойлгохгүй байх. Эднэр ерөөсөө л гол түлхүүр. Одоо энүүхэндээ л гэж ярихад гэдэг шиг. Та яг эдрийг нь ойлгоол, эдрийг нь үнэлчихэл юм бол энэ хүн таних. Ингэж л хэлээ да. За үргэлжлүүлээд тэр хүний танд зориулж буй дуу юу вэ гэдэг дээр дараах 3 дууг танд зориулж байна. Энэ хүний таныг гэхээр бодогддог мэдрэмж, таныг хайрладаг хайр, тэгээ та хоёрын одоо тэ энергийн холбоосыг харуулах 3 дуу гэсэн үг. Тэгээ энэ хүн ер нь бол яг одоогийн нөхцөл байдлаар бол яг таныг энэ 3 дуу шиг мэдэрч байгаа. Тэгэхээр та энэ 3 дууг сонсоод энэ хүний мэдрэмж сэтгэлийг нь ажиглаарай гэж хэлээ. Тэгээ яг та хэд маань комент хэсэгт энэ 3 дуугаа сонсчоод ер нь тэр хүн таныг юу гэж боддгийм бэ гэдгийг нэг дүнэлт гаргаад бичээрэй. Ер нь энэ хүн намайг ингэж боддгийм бэ шүү. Би энэ хүний хувьд нэг ийм хүн цэнтэй юм биш үү? Энэ хүн намайг ингэж хардсан юм биш үү гэх мэтчлэн. Тэг ер нь бол таарад уншлага хизээч зүгээр нэг уншлага байдаггүй. Энэ уршлын ертөнд танд заавал сонсох ёстой байсан учраас энэ хороо дээр бидэрт үзэж харж таарах бүр энэ дэлхийн энэ ертөнц гариг дээр ч учрах боломж гэдэг нь өөрөө асар их хувь тохиолдолтой. Тэгэхээр заавал сонсох ёстой байсан учраас, заавал танд хүрэх ёстой байсан учраас таны бурхтууд, таны хүчнүүд тань энэ одоо хүзрийн мөрөөр дамжуулж танд хүргэж байгаа гэсэн үг. Тэгэхээр маш нарийн сонсоод энэ хүний тухай мэдрэмжийг нь та хүсвэл мэдээд ах бүрэн боломж яг одоо таны гарт байна гэсэн үг. Эргээгээд та юу энэ хүнд ямар дуу зоримлмаар байгаагаа хүсвэл бас комент хэсгээр оруулчих болно шүү дээ, тийм ээ. За үргэлжлүүлээд хин чамд дурлжчихсан бэ гэдэг сэдв дээр үсгийн эхний одоо үеуд нь эн, оо, тэ гэдэг үсгнүүд байна. Тэгээ энэ 3 үсгээр эхэлсэн хүмүүс бол танд үнэхээр дурлсан, хайрлсан, танд бүр ингээд бүрэн ууссан байна. Тэгэд нэмэлт нэг карт буугаад ирсэн. Тэр нь болохоор К.
Тэг би хаагаар ихэлсэн нэртэй хүн нэг байдсан болов уу гэж бодсон. Гэтэ яагаад ч буугаад ирсэн учраас хэлээ гэж бодлоо. Тэг эдгээр одоо хүмүүс бол таныг үнэхээр их бодож байгаа, таныг маш хайрлаж байгаа, зүрх сэтгэлдээ таныг агуулж байгаа. Тэг одоогийнх нь амьдралынхаа хамгийн чухал үеийг нь та гэж хэлж болохоор ийм одоо яг нандин харилцаа чухал зүйлүүдэд төлөвлөж явж байна. Тэг хэдийнэ тэрийг танд хэлсэн байж болно. Эсвэл бүр тантай холбогдоогүй ч байж болно. Бүр цаашдаа ч холбогдохгүй байж болно. Таны зөвхөн бодоод л яваад байж болно. Зүгээр л хамгийн гол нь та энэ хүмүүсийн хувьд чухал хүн байна л гэдгийг харуулсан хэсэг байлаа. За тэр хүн таныг ямар алдартнуудтай зөөрлөж хардаг вэ гэхээр дараах 3 алдартан байна. Намаа хэлүүлдэггүй сайн мэдж байгаа. Тэг яг энэ 3 хүн шиг та яг тийм санагддаг. Энэ 3 хүний тухай ер нь сайн судлаад үзээрэй. Ямар хүн бэ? Яа гэм бэ гэдэг нэг дахин ирээд хараад магадгүй киног нь үзэх, дууг нь сонсох, намтрыг нь унших, зан характерыг нь судлах, ордыг нь судлах, характерыг нь харах, нийгэмд үзүүлдэг нөлөөг нь харах гэдэг те. Ер нь юмнуудыг хараад хайрын илэрхийлэмжтэй юу байдгийг, энэ хүний бусдтай харилцах хандлага гэдэг бүх зүйл нь ер нь бол яг энэ 3 хүн шиг та санагддаг гэсэн үг. Тэр та тэр хүний хувьд ямар байр суурьтай гэдгийг мэдмээр байвал энэ 3 хүний тухай сайн судлаарай гэж хэлээ. Тэг ер нь ихэнхдээ дийлэнхдээ эрэг талуудыг нь бол хардаг. Тэг сул талуудыг нь бас ер нь хардаг. Нэг муутай нь бол нэг зөвлөлж хардаг юм харьцангуй бага байна гэж хэлээ. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэгцээ. Таны энэ жилийн мөнгө санхүү, эрүүл мэнд, ажил, карьер ямар байх вэ гэдэг дээр хамгийн сайн нь эрүүл мэнд, ажил, карьер 2 байна. Тэгээ ер нь бол эрүүл мэндээ маш сайн сайжруулахар байна. Эрүүл мэнд дээр нь сайн анхаарах бас хэрэгтэй байна. Эрүүл мэнд чинь сайжрахын ирээр ажил, карьер чинь дагаад маш сайжирна. За тэгээд санхүү мөнгөний хувьд бол нөгөө хүнээс их хамааралтай байхаар байна. Нөгөө хүн чинь ямар байна? Та хоёрын харилцаа ямар байна? Санхүү мөнгө чи яг төдий хэрэгээр байна. Тэгэхээр энэ харилцаан дээрээ хайр дурлалын харилцаан дээр анхаарахын хэрээр мөнгө санхүү чинь дагаа сайжирна л гэж хэлье. Хамгийн гол нь та хоёрын холбоолтод мөнгө санхүүгийн нөлөө ер нь хүчтэй байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яалтчгүй энэ бол та хоёрт маш хүчтэй нөлөөлнө. Энэ жил бол таныг маш их дадрал явдал хүлээж ийн гэж хэлнэ. Орчлон ертөнцид тань бүр маш их зүйлийг төлөвлөсөн байна. Маш их зүйлийг бэлтгэсэн байна. Хураасан үр шимээч аван цоошин зүйлийгч тарьж эхэлнэ. Тэ зарим яг зүйлүүд чинь нийт дундаач орно. Та бүхний амьдрал төсөөлж ирснээс өөр болох зүйлүүд ч гарна. Тогтворчих зүйлүүд ч байна. Ингийн амархан болох зүйлүүд ч байна. Хүнд хэцүү зүйлүүд ч байна. Сайжруулах одоо тэ докторжуулах ёстой зүйлүүд ч байна. Хайрлах, дээдлэх ёстой зүйлүүд ч байна. Ер нь хасар их зүйл болно. Хамгийн завгүй жилчинч байж магадгүй. Маш сайн төлөвлөх хэрэгтэй. Маш сайн бүхнийг хайрлах хэрэгтэй л гэж хэлээ. Дээрээс нь өөрийгөө төдийрээр хайрлаарай. Эрүүл мэндэ хараарай. Ялангуяа нөгөө хүн чинь бол таны амьдралд их санаа зовж ийн. Тэгэхээр нөгөөнийхөө санааг бас битгий хилээгээрэй. Учир нь та хоёрын харилцаа сайн байж ич таны амьдралд дагаад маш хүчтэй өсөлт гарна гэдгийг дахин хэлье. За тийм үндсэн уншлага маань дууслаа. Үргэлжлүүлээд нэмэлтээр. За нэгдүгээрт түүний зүрх сэтгэл яг одоо үнэхээр хэн байгаад байна. Хоёрдугаарт тэр чамд худал амлалт хүснэ үү? Амлалт нь яг үнэн байна уугүй юу? Чамайг нууцаар ажиллаж буй хэн бэ? Тэр чинь юунд хамгийн их татагддаг вэ? Тэр чамайг амьдралдаа төлөвлөж гин үү? Ер нь амьдралд нь та чухал байр суурь байна уугүй юу те? Эсвэл төр зурах уу? Түүний гэрийнхэн чамаа юу гэж бодох вэ? Эсвэл боддог? Чиний амьдралд мөнгө санхүүгийн хувьд гарах өөрчлөлтүүд юу вэ? За одоо хийж байгаа ажил чинь үнэхээр цаашдаа хэрэгтэй юу? За тэгээ хамгийн сүүлд нь хамгаалагч хүчнээс тань ирж буй цагтл яаралтай уншаарай. Гэсэн сэдвтэйгээр нэмэлт маань үргэлжлэнэ. Та хэд маань нэмэлтээ авах бол дээрх зааврын дагаа аваад ороод ирээрэй. Маш нууц хайрцаг та бүхний хүлээж байх болно. Тэгээ бүгдөө комент хэсэгт миний амьдрал яг одоо жинхэнэ утгаараа гэрэлтэж, гэгээрч, цэцгэлж, баяжиж, хөгжиж байна гэж гоё affirmation бичээрэй. Тэгээ мөн манайх school дээр
Өнгөний игэмлэг нээсэн байгаа. Та бүхэн мэдж байгаачлан өдөр алган өнгөө сургууль бясалгал маш олон гоё зүйлүүд орж байгаа. Дээр нь ороод аваарай удахгүй төлбөртэй болох учраас маш сайн суралцаад аваарай. Тэгээд дотоодоо шугам гайхамшиг пэйж рүү бичээд скуулийнхаа линкийг авч болно. Скул дээрээс шууд дотоодоо шугам гайхамшиг гэж хайчиж болно. Мөн яг энэ видеоны тайлбар хэсэг дээр линкээ бас давхар оруулчихъя. Тэгээд та бүхний анхаалан дотор огтон авъя. Бүгдэнд нь хайртай шүү. Удахгүй уулзцгаая. Та бүхний амьдралд үргэлж сайхан бүхэн гэрэлтэнгийн орж ирж явах болтугай. Чин зүрх сэтгэлээсээ та бүгдийдээ хамгийн сайн сайхныг хүсэж байна. Түр баяртай.